За сайн уу бүгдээрээ. Би тэгэхээр одоо нэг тийм өөрийнхөө би нэг ингэсгээгээд багж ариутгачдаг да гэсэн тийм бичлэгээ таад хүргэж байна. За тэгээд эхлээд яах вэ гэхээр надад одоо ингээд нөө мууцсан энтрэ хайж маяад уртаашаа өргөв шүү. Яг 7 ширхэг хүмүүсний 6 ширхэг хүмүүсний хайж 1 ширхэг хүмүүсний байх үлдсэн байхгүй. Тэгээд тэрийг ингээд ийм савнд одоо ингээд хийцэн байгаа. Ингээд дрилний хушуунуудтай хамтсан заяа. Тэгээд ингээд ер нь халуун бүлэг яг халуун биш нэг бүлийн халуусанд дэвтэж агаад гаргаж ирэхээр нь энэ сайтгоо ингэж ингэж зүүж агаад тэгээд хардаа ингээд угаачдаг. За тэгмүү та ингээд энэ ультрасоник гэдэг ийм клинер машин ашигладаг. За энэ маань яадаг вэ гэхээр энийг ийм дотор нь хараа. Одоо энэ усыг асгах юм. Бид энэ усны дотор байгаа бүхэлдлийг одоо харуулна. За энэ ингээд юунд залгаад яг энэ арзатгаар нь залгаад энийг тав гэж асгаад тэгээд энэ машиныг бол би Amazon-оос авсан. Тэгээд Amazon-оос хэрэглэх зааврыг нь харахад болно шүү дээ. Энэ нэг 50-60 дээр байхад ер нь 50 дээр байхад болж байгаа одоо энэ нөгөө юу гэсэн үг. Тэр халууных нь хэмжээ гэх юм уу? Тэр усны халууны хэмжээг 50-60% заяа. Тэгэнгүүт та энэ болохоор минут нахгүй юу? Хэдэн минут гэдэг. За тэгээ энэний заавар бол нэг иймэрхүү хүмүүсний багж түүс ариутгахад энэ ингээд 50 дээр тэгээд энэ нэг 15 минут байхад ингээд хангалттай гэсэн үгээ гэсэн тийм заавар байсан. За тэрнийхэн дагуу би ашигладаг байгаа. За тэгээ энэ дотор хийдэг ариутгахлын бодис шүү дээ тий. Тэрийг бол тэгээд та хэд маань өөрөө бас хайж байгаа л авчин тэрэж нэг заавал энэ яг энэ шүү гэсэн юм бол байхгүй шүү заяа. За энэ болохоор юм ультрасоник машин ашигладаг юм зориултынх нь ийм одоо юу байна? Бодис байна. Тэгээд энийг юу гэзээлээ? Усныхаа хэмжээс хамаарат бас янз янз хийдэг. Ер нь бол нэг юу байдаг? 3-ыг харьцах нэг гэсэн үг. Чи ингээд 600 г ус ишээ хийлээ гэхэд энэ чи 200 г ордог ч юм уу тий? 3-ыг харьцах нэг тийм гэсэн үгтэй. Тиймэрхүү. Тэгээд ингэж ашигладаг. Би бол энэнийхэн зааврын дагуу тэгээд энэ машиныхан зааврын дагуу л ашигладаг. Түүнээс биш за энийг яг хийгээд тэдэн минутанд тэдэн цельсийн тэдэр гэсэн юм бол байхгүй шүү заяа. Би яг уран найлд багж ариутгах талаар сурж ирсэн бол санджижсан сандаг. Гэхдээ одоо юу ч сандаг. Ер нь бол яг ингээд би ч нөгөө хүмүүсийнхаа курсыг төгсчөөд бараг 5 жил бүр огт тэрнгээр ажиллаагүй шүү дээ. Тэгээд тэр хооронд чи юу вэ? Бүр юугаач мартцсан заяа. Бүх юм мартцсан. Тэгээд энэ минийг бол би ингэж өөрөө судалж ингэж ингэж ариутгахс нь илүү зүгээр юм байна, сайн юм байна гэж бодож хийж байгаа тийм юм маань байгаа шүү. За тэгэхээр эхлээд яах нь вэ? Энэ. Энэрг болохоор би зүгээр нөгөө юу спрей байдаг шүү дээ. Зүгээр юм өдөр тутмын ийм спрей цацдаг. Одоо спрей цацаад алчуурчдаг. Тиймэрхүү бодиснууд янз янз. Тиймэрхүү бодисон дээр нэмээд нэг юм туслахын одоо ийм хөөсрүүлдэг бодис хийдэг. Энэ болохоор ер нь л монголоор ярих юм бол нөгөө юу гэсэн үг? Fairy гэсэн үг. Одоо аяг тав угаадаг fairy гэдэгтэй заяа. Тэгээ эндээс нэг туслахын хийгээд давхар нэг юм одоо юу гэдэг штэ. За бид яг тэрийг харуулъя заяа. За тэгэхээр за шууд эхний степээ яриа заяа. За энэ дотроо халуун бүлээн ус хийлээ. Дээрээс нь энийг сав гэдээ одоо ингэж цацардаг байхгүй. Тэгээд энээсээ сав хийгээд тэгээд энээсээ жижигхэн тусал хийдэг байхгүй. За тэгээд жоох ингэж орхичин 5 минут тий. Тэгээд одоо ийм сойтгоо ингэж яаж агаад сав гэдээ угаалаа. Угаангуудаа энэ одоо энэ миний ультрасоник машины дотор нь ингэж тавьдаг юм байхгүй юу? Oh my god. Жохон доошлуулчих. За. Тэгээд машин дотор энэ дээрээ ингэж одоо жишээ нь үзүүлээд дахиад тавилаа. Ингээд тавилаа тийм үү. Дотор нэг ийм бий байлаа зүгээр гэдэг. Энэ дээрээ хэдүүлээ нөгөө дрилний хушуу байна шүү дээ тий. Ийм хушуугаа хийж чинь. Гэтэ ингээ өрөөд угаасныхаа дараа ч хушуугаа хийж чинь. За тэгээд энэ ультрасоник машин дотор ингээ тавьчихна. За тэгээд энэ дээрээ энэ ус энэ бодис хоёрынхоо юуг нь тааруулаад хэмжээг нь тааруулаад хийлээ. Тэгээд завлаглаа. Нэг 50-60 градусын юун дээр нь тавиад тэгээд 15 минут энийг ингээд залгаа орхихгүй. Тэгэхээр ингээд
тэгээд ингээд дугаараад доороосоо ингээд жоохон ингээд би буцлах гээд байгаа юм шиг ингэж хөдлөөд идэг заяа усна. Угаасаа. Тэгэхээр энэ нэг юм ультрасоник гэдгийг чинь одоо жишээ нь тэр шүү дээ яг ингэж одоо долгионоор ингэж цэвэрлээд тийм ээ. Ийм болдог байгаа. За тэгээд би өмнөх багжаа цэвэрлсэн тэр бохирдолтой усаа одоо таад харуулах гэдэг энэ хадгалчаад байгаа байхгүй. Тэгээ одоо энэ усыг харцгаая. Хартаа. За энийг буцаа гаргачих. Тэгээ ер нь бол ингээд хараа энэ багжаа ингээд авчихна. Тэгээ энэ хардаа ийм бохирдолтой болчихж байгаа. Энэ маань тэгээ нэг юм ногоон өнгөтэй байхгүй. Тэгэхэд энэ бараг ногоон өнгөнд бараг арилаад бараг шаргатар болчдөг. Нилийн цагаан шар болчдөг байхгүй. Тэгээ ийм байна. Одоо энийг бүгдээрээ асгана. Асгаад тэгээд нэг ус хийгээд халт зайлаад тэгээд салбитгаар доторх нь ихэд арчиж байна. За тэгэхээр одоо эдрийнхаа ингээд янзлахынхаа дараа юугаа хийх ёстой вэ гэхээр хэлсэнчлэн энийг дахиад гоё. Ер нь бол бэлэн өмсчүүл зүгээр ихтэй би тэнгуү өрөөрөө явахаас талхаа өрөөд байна. За ингээд сайхан ингээд дахныхаа энэ минийг хоёр талмалын тэгмээтэй голоос нь хав барьлаа гэд ингэсгэж мэнгсгээд өөрөөд сайхан өгье. За дрийнхний хушуум шуугаач гэсэн те бүгдийг ингээд сайхан өрөөд тэгээ энэ бахиг ер нь дандаа хараа ингээд салгачуул аяг амар идэг. Тэгээд энэ нөгөө нугасныхаа голынхыг нь уртлыг нь дахиад жоохон хагас инглээ дахиад тэр хүрээгүй үсгийн голынхаа ингээд цэвэрлээд явнаа. Энэ их надад амар удаж байгаа ба. Нэг үнэтэй мөнтэйч биш та. Тэгэхдээ ингээд байгаад юм. Interesting. Гэх мэтчлээ. За ингээд бүх юмаа өрөөд эндээ хийгээд эхлээд. За ингээд сайхан бодис болон ус хоёроо хийчлээ. Тэг би бодисоо хийчээ дээрэс нь усаа ихэр ингээд хөөсрүүд нэг юм гоё холиод байгаа юм шиг санагддаг байхгүй. Тэгтээ яг ингэж явах үедээ бол маск энтертэй байсан дээр шүү. Одоо энийг хийчихье. Би тийсээ ингээ харж агаад бүх багж маань ингээ сайн доошоо даалд орохгүй байх юм бол жоохон ус нэмээд хийждэг дээрэс нь. За тийм нэмж анхааруулж хэлэх юм гэх юм бол энэ ус чинь бодис дээр хийдэг ус чинь юу байх хэвээр. Нэг юм халуун малуун бол биш байх хэвээр. Хүүтэн бүлэвтер маягийн тасалгааны тиймэрхүү байх хэвээр. Тэгэхээр энэ машин чинь өөрөө энийг гоё ингэж усаа халаацсан байдаг аахгүй. Тэгэхээр чи заавал энийг онгоолоод 15 минутын дараа бэлэгээр ч юм уу энийг ингэж авахгүй бол энэ нь бол халуун болцсон байдаг. Одоо тавиад. За. Опа асаалаа. Энэ бол ингээд энэ дээрээ таарсан байгаа. 50 дээрээ болж байгаа. Тэгвэл 50-аас их болгочхоор бүр арай дэндүү халуун болж гарч ирдэг заяа. Тэгээд одоо энийг 15 минутын дээрээ хоноо тиймээс энэ ингээд тавьчихна. Ингээд дуурайд энэ маань харагдах нь арай харагдахгүй байна. Тэгтээ яг ингээд амар дуурдаг шүү заяа. Одоо чамгийн үерхтэй гэх юм шүү дээ. За надад нэг ийм альчууд байдаг. Айгуу зүгээр байдаг заяа. Энэ салбит биш, тэгтээ даавуу биш заяа. Нэг тийм материалтай. Тэгээ энийг угаагаад хатаагаад ингээд олон төрлийн хэрэглэж болдог нэг удаагийнх бол биш. Тэгэхээр би энийг нэг 3-4 дахь харагдхалн дээрээ сольдог гэсэн үг. Арид болгон дээр шинийг гаргадаггүй. За одоо энийг гарлаа. Ингээд энэ доор үсээ тавьчих. Тэгээд дахиад нэгийг гаргаад эвдээ тавьчих. За одоо яах ч юм гэхээр энэ багч маань 15 минутын дараа ингээд гараад ирж штэ. Тэнгууд бүгдээрээ гаргаж ирээд баг зэрэг жоохон хөрснийхэн дараа ингээд хүүтэн бүлээн ч юм уу тасалгааны температурын усны бүлээн усан штэ тийм. Цэвэр усаар дахиж зайлаад дахиад энэгээрээ өрдөг хгүй. Ингээд тэгснийхаа араас бүгдээрээ энгээрээ ингээд бүгдийг би сав гэдэг ингээд рүүлж тавиад тэнгуудаа дээрэс нь энийг тавиад жоохон амраа. Тэгээ гарч ирэнгүүт нь энэгээрээ ингээд багчныхаа дундуур байгаа завсар байгаа нойтон чигийг заавал ингэж хувираа болгох хэрэгтэй байхгүй юу заавалчгүй. Хэрвээ ингэ хувираа болгохгүй жоохон баг зэргийн чигтэй байхад нь таад одоо энэ нөгөө стерилизер хийдэг энэ машин биш үү одоо гэрлэр ариутгадаг штэ тий тэр мөрөн дотор ч орох ч юм уу бас нойтноор тэр автоклав гэдэг машин руу орох юм бол зэвэрдэг байхгүй юу
зэврээд шар олно, ингээд чихэрдэг олно, ер нь ингээд муудна, айгүй хурдан муудна. Чи магадгүй нойтноор нь багжаа ариутгасан байх юм бол тэгэл ашиглахнаас тун ойрхон гарна гэсэн үг юм чинь. Тэгэхээр бах болон хайч гэдэг чинь ямар хэрэгтэй зүйл вэ? Та надаар хэлэх мэдж байгаа. Тэгэхээр тийм юм байдаг нэ. Яг хоо олон юм ирэхгүй би тэгээд ингээд гарч ирэхээр нь харуул үзээ. Ягаад гэвэл би миний артлаас ирэх хүн маань 2 цаг гарны дараа л надад зөндөө цаг байгаа. Тэгэхээр yes, надтай бороо. За багш маань ингээ гараад ирсэн. Одоо энийг ингээд би ер нь бол жоохон хүлээсэн байхгүй. Тэгээд ер нь бол хүрсэн байна. Одоо тэгээ яах вэ? Дахиад энэнгээрээ Харалтын хадаар байж байгаа. Аав нэрээ тавина. За, ингээд нэг юм хөө байдалтай тавьсан байна. Одоо энэ дээр бүгд тэр яах вэ? Энийг тавиад. Тэгээд жоох ингэ хатчих. За одоо би энийг авлаа. Тэгээд энийг барьж аваад. Ингээд нэгээр зүгээр нэг шалгаа авчихсан. Нойтон чиг байна уу юу гэд те. Сайхан ингээд нилээ дээрээс нь бас дарж өгчөөд орхисон болохоор ер нь бол ингээ хатцсан байдаг. Гэхдээ яг энэ завсар шүү дээ те. Яг энэ хоорондох завсарт баг зэргийн юу байж идэг. Нойт юм байж идэг гэхгүй. Тэгээд тэр болгоныгоо арчаад. Тэг би амар баян заяа. Миний энэ хумсны хайчнууд бүгдээрээ Stylix Pro ийм байна. Тэгээд ийм байна. Эднийнээс Stylix Pro. Тэгээд энэ амар сайн. Ер нь бүгд л сайн л да. Гэхдээ бас 2 төрлийн хушуутай санагдаад байх юм. Тийм ээ. Одоо ажиглах юм бол гэсэн чиг 2 ажиллахыг авчлаа. Shit. Энэс ажиллах биш үү? Энэ өөр юм уу? Бүгд адилхан байсан юм бах та. Агуу жоох өөр юм байна хараа. Энэ нэг чүд урагшаага заяа. Нэг нь бүр нилээ урагшаага. Нэг нь авчлалт юм уу? За ингэ эднэрийнхээ бүгдийг ингэ сан хатаалаа. Дрилнүүдээ бол энэнгээрээ ингэж сайн дээр нь тавиад ингээд эргүүлээд ингээд нааш нь цааш нь болгоож ингэж арчдаг би. За ингээ ер нь бол болцсон гэж үзсэн. Тэгэнгүүтээ уусаа. Би ч өөрөө тэгээд нэг барилдахаасаа таахалцсан гэдэг штеп. Тэр шиг ингээд байлжанаад энийг зүгээр л нэг юм энгийн цэгэр мэхрийг авахгүй заяа. Цэгрийг авдаг л та заримдаа амсанаас. Тэгтээ цаг зав байх юм бол нэг орс дэлгүүрээд юм. Тэнд очиж юм энэ минийг авдаг. Надад энэ цаас ингээд амар гол санагдав. Яа. За энэ цаасаа авлаа. Тэгээд хажаа ингээ хийлээ. Дээрэс нь энийг хийчихье. Энэ надад 4 байгаа. Тэгээ энийг би 7 болгох зорилготой байгаа. Зорилго ч яхаа ер нь болно. Амар хэрэгтэй гэдгийг миний өмнөх орсон 2 бичлэгнээс ингээд ойлгох байхаа гэж бодож байна. За энийг хийчлээ. За тэгээ арилгах шүү байна. Ямар нэг юм. Надад одоогоор керамик байна. Бас нөгөө юу байгаа. Энэ амар сайн. Гэхдээ хитрхийн үнэтэй болохоор би яг шууд ингээд зөвхөн энэс ингээд 5-10-ыг авч чадахгүй байгаа байхгүй. Авч ихээр нэг тийм нэг шаардлагатай биш. Тэгтэл яваа ингээд бүх юмаа сайжруулахыг хүсэх юм бол энэ Stylix Pro-гийн хушуу бол бүр супер заяа. За тэр жаа. За би сая хайч хийсэн байна. Нөгөө юм pusher хийсэн байна. Тэгээд арилгагч хийсэн байна. За тэгээд ийм шайраг байна. Тэгээд за тэгээд тусал шүү. Тусал шүү хийлээ. Энэ бол ингэ болоо. Би ер нь ингэж хийчихэд байдаг байхгүй. Тэгээд яг универсал хушууг ингээд хүнийхээ махнаас шалтгаалаад юу яадаг. Янз янзын юм гаргах. Би дахиад нөгөө энэний нөгөө нэг өөрийнх нь юм жинхэнэ савн нэгдэж таглагтай тэрэн дотор би ингээд бас юм цэвэрхэн болсон дрил хушуунуудаа бүгдийг хийгээд тавьчихдаг байхгүй. Тэгээд тэн дотороос би ингээд бас харж байгаа нөгөө хүний маань хараад эндүү ажиллагаа их шаардах гэдэг ах юм бол эднэр дээрээ нэмээд универсал хушууг оруулж ирдэг, 3 улзуурын хушууг оруулж ирдэг. Гэхдээ 3 улзуурын хушууг би бараг л хэрэглэдэггүй. Ер нь хэрэглэдэггүй заяа. Гэхдээ надад байдаг. Тэгээд энийг ингэж дээш наруулж. За тэгээ энэнийхээ хэмжээг харнаа. Ингээд хийчих юм бол
ингээд 3 3 6 болно. Ингээд хийх юм бол 3 3 6 болно тийм үү. Гэхдээ энэ ингээд амар уртаагаад байгаа болохоор ингээд 1 2 1 2 гэх твтэйгэр нь биш яг 4-ийг л хийдэг. 4 ширхгээ хийлээ, таглалаа. Асаалаа. За тэгээ ингээд дараад асаалаа. Энийн би тайминг нь 30 50 дээр тавьдаг. Биш 30 дээр тавьдаг. Ингээ орчдөг. Тэгээ ер нь бол яг энэ одоогийн миний цэвэрлж байгаа царай нэг иймэрхүү байна. Гэхдээ би одоо маш ойрхон хугацаанд би энэ багцнуудыг олж авах гэж байгаа. Энийг бүр спешиал яг энийг авъя гэж бодож байгаа. Яг тэгэхээр одоо яг миний энэ ашиглаж байгаа гэрлээ шүү дээ. Энэ миний 2 илүү 3 дахь заяадаг голлогдол жоохон үнэтэйг авал ер нь бол би 2 3 хогтой болчихж байгаа байхгүй. Энэ ингээд нэг юм яхад л ариулдаг заяа. 30 минут болгосон ч гэлээ гэсэндээ одоо энэ тэмдэглэгээ багаад систем буюу энэ ингээд хангалттай ариутгах зүйдээ энэ ногоон болно гэж байгаа байхгүй. Энэ өнгө ногоон болно. Гэхдээ минийх ингээд яг ногоон болохгүй нэг шар саарл хоёрын голд очиод байгаа байхгүй өнгө нь энд 30 минут хийсэн ч 40 минут хийсэн ч 50 минут хийсэн ч нэг юм шар саарл дээр очиод байгаа байхгүй юм шаргалтад нэг ногоон болохгүй байгаа байхгүй. Тэгээд надад нэг юм сэвтэй санагдаад тэгээд энийг ер нь бол ингээд сайжруулад иймэрхүү багчрал талъя гэж бодсон. Хэрвээ та Instagram дээр бас nailist гэд энэ аккаунтыг дагдаг бол эдний нэг рилийг үзээд би зүгээр вау гэж бодсон. Яг ийм машин олж амбаргаа би. Тэгээд би олж аавна гэдэгтээ итгэлтэй байна. Авна угаасаа. Тэгээд надад амжилт хүсээрээ бас та хэдэд амжилт хүсье. Ер нь миний нэг багаж ариутгах чаа байдлыг иймэрхүү данзааны байдаг. Тэр нь бол нэг цаг орохгүй байна. Одоо би ультрасоник машинда 15 минут гаргаж ирлээ жоохон хөргөөлөө. Ингээд эндээ гаргаж тавьчихсараа л нэг 10 минут болох юмгүй мэ тийм ээ. Тэгэнгუут нь ингээд арчаад их нартай хийлээ ингээд 20 30 минут хэр чинь зур макс нь 1 цаг дотор чи хангалттай юмудаа ариутгах гэсэн. Тэгэхээр ийм байна. Та хэдэд бас амжилт хүсье. Тэгээ миний багаж ариутгах царай нэг иймэрхүү байна. Хэрвээ тэгээд хүүшээ өстой ингэдэг байгаа шүү, тэгдэг байгаа шүү гэж бичих байгаа бол байж байгаарай. Тэгээ надад гоё харьцаарай. Би бас өөрөө хүмүүстэй гоё харьцдаг хүн болохоор гоё ойлгуулж зөвлөмөр байгаа юм байл амар гоё бичээрэй. Ингэдэг юм аа заа юу, ингэдэг шүү, тэгдэг шүү гэх юм бол би окей гэж хүлээгээд авах. Тэгэхээр тэнийг юм бичиж агаад чиний аргументыг тэнийг ингээд нөгөө надад ойлгох гэдэг санаа чинь төгч гэлээ гэсэндээ хэлж байгаа үнэ чинь тэнийг байх юм бол би тэр чинь шууд тэнийг утгаар нь ойлгоод гэд ингээд банддаг юм тийм юм хийх байх. Тэгэхээр зүгээр надад гоё ярьчих гоё юм бичээрэй. Тэгээд зөвлөх юм байх юм бол бас доор зөвлөөд надад бичээрэй. Тэгээд баярлаа. Баяртай.